За сайн бацгаана уу? Тодын шүүхтийн өсөлтийн эмнэлэг тэгддэг. Үсний эдийн хортгон металл болоод минералын онцлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргье. За энэ үсний эдийн хортгон металл болоод эрс минералын шинжилгээгээр хүний биед байх ёсгүй 10 төрлийн хортгон металл, хүний биед заавал байх ёстой 16 төрлийн эрсийг нэг дор тодорхойлоод энэ хүүхдийн бодисын солилцооны байдал, эрс минералын дутагдал, илүүдэл, хортгон металлын хордлогын байдлыг тодорхойлдог. За ингэснээр энэ хүүхэд одоо болоод насан туршийн хойно ер нь ямар төрлийн өвчин эмгээр өвчлөх магадлалтай байна вэ? Ямар хоолыг төлөх үедхийн, ямар хоолыг хориглохын, цаашид энэ байдлаа арилгахын тулд амьдралын ямар дадал туршилтаа байхын, ямар эмчилгээ хийх юм бэ гэдг нь бүгдээрээ нэг дор цогцоороо гарч ирдэг юм ажилтгаа байна. За ер нь яагаад энэ эрдсүүдийг цуснаас үздэг, шээсэнд үзэж болдог. Гэтэл бид нар үснээс хийх шаардлагатай гэж зөвлөд байгаа вэ гэхээр хүний үс бол хүний биеийн мэдээллийг агуулж идэг өдгийн тэмдэглэл гэсэн үг. За тэрнтэй адилхан ер нь бидний эрс шинж хичээлийн байдлаар хэр баялаг байгаа. Бидний бие хортгон металлын хордлогод өртсөн явж байгаа юм уу юу гэдгийг үсэнд одоо хамгийн их удаан хугацаанд байж болох мэдээллийг хүргэдэг учраас үсээр шинжилгээ хийхийг зөвлөж байгаа. За тэрнээс гадна үсний шинжилгээ хийхэд ямар нэгэн аюулгүй хүүхэд хоолой сойх шаардлагатай ч юм уу, үсээ заавал угаах шаардлагатай ч юм уу ийм зүйл байхгүй, өвдөлт байхгүй. Зөвхөн одоо үснээс нь нэг 60 мг үс сайжлаад авчдаг учраас өвдөлт байхгүй. За үсийг тээвэрлээд солонгос ус руу явууллаа гэхэд тэрэнд одоо ямар нэгэн өөрчлөлт сорьцон одоо өөрчлөгдөх шинжилгээний хариу худлаа гарах юм уу ийм зүйл байхгүй учраас үсээр хийхийг зөвлөж байгаа. За жишээ нь ямар тохиолдолд үсний эдийн шинжилгээг өгөх шаардлагатай байдаг вэ гэхээр үеийнхнээс намхан байгаа. За эрдэнэ шимт хичээлээ хангалттай авч чадахгүй хоо шимт хичээлийн дутагдaltaй байгаа. За арсны одоо асуудалтай, атофин дерматиттэй, диафризтэй, экземтэй байгаа тохиолдолд үсний эдийн шинжилгээ зөвлөдөг. За тэрнээс гадна хүүхэд хэд хөдөлгөөнтэй суралцах чадвар сул байгаа хүүхдүүдэд төлхөө одоо энэ шинжилгээг зөвлөдөг. За тэрнээс гадна хүүхдийн өсөлт хөгжилт гэдэг бол ураг байх үеэс явагддаг учраас бид нар ээжүүдэд бас энэ шинжилгээ хийхийг зөвлөдөг. За нэгдүгээрт бол ер нь жирэмслэгээр төлөвлөж байгаа одоо ээж ер нь биедээ байгаа эрдэнэ шинж хичээлүүдэд хангалттай байлгын бодисын солилцоо зөвхтөө эрүүл хүүхэд гаргая гэж байгаа бол жирэмслэр төлөвлөж байгаа ээжүүд. За өмнөх төрөлтөн дээрээ одоо зурбалт өгсөн ч юм уу, өсөлтгүй жирэмсэн болсон ч юм уу гэдэг ингээд төрөлтний асуудалтай байсан ээжүүд бас энэ үсгийн шинжилгээг зөвлөдөг. За өмнөх төрөлтөн дээрээ төрөлхийн гажигтай хүүхэд төрүүлж исэн тохиолдолд бас энэ үсний шинжилгээг зөвлөж идэг. За жирэмсэн тэгсэн боловч ажил амралтаа зохицуулж чадахгүй байгаа, хордлого маш ихтэй учраас шимт хичээлээ авч чадахгүй байгаа ээжүүдэд энэ шинжилгээг зөвлөдөг. За ер нь энгийн хүмүүс одоо хүүхэд эмэгтэйчүүдээс гадна ямар хүмүүс зөвлөдөг вэ гэхээр архаг ядаргаатай гэдгийг яаж үзэх юм бэ гэхээр байгууллагынхаа урьдчилан сэргийлэх одоо шинжилгээнд ороод байдаг хамрагдаад байдаг боловч одоо хэвийн гэж гараад байдаг. Тэгсэн боловч л хүн маань одоо ядардаг, үдээс хойш болохоор ажлын бүтээмж буурдаг ийм тохиолдолд за жин одоо их маш ихтэй бодисын солилцоо их удаашралтай байгаа өөр одоо олон төрлийн зүйл хэрэглээд өвдөнгөө байгаа тохиолдолд бас энэ шинжилгээг өгч болно. За ер нь одоо биеийнхаа эрүүл мэндийг мэдье гэсэн хүн болгонд энэ шинжилгээг өгөхөд бол нээлттэй байдаг.